Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв. Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөнд төр хувийн хөвшлийн 200 гаруй байгууллагатай хамтран ажиллаж давхарцсан тоогоор 4258 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхдэд сэргээн засах нийгмийн цогц үйлчлэгийг үзүүлэн ажиллаж байна. Шийдвэр гаргах төвшний оролцооноос ээлтэй орчин эхлэн 2023-аас 2024 дэд бүтцийн аяныг эхлүүлэн 116 байгууллага, аж ахуйн нэгж 34 уулзвар, нийт эзэмшлийн зам талбай, 6 цэцэрлэгт хүрээлэнд үнэлгээ хийж, 3 цэцэрлэгт хүрээлэн 8 байгууллагад дэд бүтцийн орчноо стандартад нийцүүлж, 8 ерөнхий боловсролын сургуулийн орчин, 5 уулзварт дууд гэрлэн тохиос суйрлуулсан байна. Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газартай хамтран хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн 5 төрлийн дугуйланд 29 хүүхдийг давсан урлал, лаан урлал, савн урлал, шөрөн урлал гэсэн чиглэлээр хамруулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэний асардаг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор төвийн дэргэд гар урлал, ойдол, хүүхэд хар үйлчилгээний бүлгийг тогтвортой ажиллуулж байна. Энэ хүрээнд 13 иргэн тогтмол ажлын байраар хангагдсан байна. Олбол бэрхшээлээс өршсөн сэргийлээ хамтдаа нөлөөлөе, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх сургалт нөлөөллийн ажлыг төвийн дэргэдэх хүртээмжтэй залуу бүлгмийн 17 гишүүн, сайн дурмын бүлгмийн 250 гаруй сурагчдыг хамруулан төрийн болон хувийн 112 байгууллага 3943 орчим иргэнд хүргэсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн хосролтой хүүхдүүдийн эрүүл мэнд, бие мах бодийг дэмжих ажлын хүрээнд хайраар услая явуулын үйлчилгээ, чирүүжүүлэх хөтөлбөр, зөв асаргаа суулгаа, 1, 2, 3 ахилес хөтөлбөр, абил эмт зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулж 800 гаруй иргэнийг хамруулсан байна. Сэргээн засах үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн Хөвсгөл аймагт анх удаа усан эмчилгээг нэвтрүүлэн ажилласнаар 14 хүүхдийг хамруулан эмчилгээний үр дүнг тооцсон ажиллаж байна. Тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе.